Тримэд дэвшүүлээ эрхэм гишүүд ажлын хэсгэнд. За бид яг хуу нийгмийн даатгалын тогтцоотой холбоотой зөх хэмжээний бас шинжил хийгээд үрдэнгийн бас эхнээс нь хараад явж байгаа гэдэг байн хэвлийнхэнд ч бай олон нийтэд ярьж юмэр юм байна. Бид ингээд нийгмээр юм мэдээлэл болохоор зэрэгс бүх юм болохоо байжсэн, бүтгэе байжсэн. Тэгээ энэ улс орон ирээсээ ингээд үндэсний хөмөрчгсөн юм шиг ийм байдлаар яриад байвал энэ сайн биш шүү. Өнгөрсөн хугацаанд энэ тогтолцоо чинь бас 30 жил энэ нийгмийг байж болох эрсдлийн даагаад ард нарцсан байхгүй. Гэхдээ сорилт бол байнга байдаг. Тэр сорилтуудын нэг. Тэр нь хүн амжим шалтгаантай байна уу? Эдийн засгийн шалтгаантай байна уу? Тогтцоонд ямар нэгэн улс төрийн нөлөөллөс болсон, шийдлээс болсон байна уу? Тэрийг бид нар засгаж энэ их хурлын сууж байгаа байхгүй. Тэр энэ талаас нь ярьж байгаа зүйлээ хэдүүлээ дандаа одоо болж байгаа зүйлээс нь гадна болохгүй байгаа шалтгааныг бодтой одоо яриад явах хэрэгтэй юм байна гэсэн би зүгээр оршил маягаар хэлж байгаа юм. За асуулт байна. Ингээд бид бол яг өнөөдөр тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой ярьж байна. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас яг хуулиа бариад тэтгэврийг 10.3 хувиар нэмэгдүүлэх юм санал оруулсан юм байна. Тэгээ энэ ингээд 6% болчихсон. Яагаад 6% байсан бэ гэдэг асуултыг сангийн яамнаас би асууя гэж байна. Нэгдүгürt. Хоёрдугаарт одоо 10.3-аар нэмэгдүүлэхэд одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамных нь санд одоо ямар хэмжээний ачаал ирэхээр байгаа вэ? Нэг хоёрдугаар цаан энэ ачаалаа дааж чадхаар байгаа юу? Чадхаар болол та хэд энэ одоо тооцоолыг оруулсан байх гэж бодож байна. Гурав дахь асуулт ахаад хоёр яамнаас аль алинаас нь энэ нэг 515 мянган хүний чинь нэг 460 мянган нь бол сангаас тэтгэвэр авж байгаа. Цаана бол 60 мянган хүн бол татаасаар одоо шинэ тэтгэвэр авах улсууд байгаа шүү дээ. Тэр нь бол цэргийн тэтгэврт гарсан улсууд буюу төөрөөр харилцаж байгаа. Тэгэхээр энэ цэргийн тэтгэврийнхний ачааллаас болоод тэтгэврийг бид бас саяны хэлбэрээр нэмж чадахгүй байгаа ийм нөхцөл байгаад байна уу? Энийг үнэн бодтойр нь та бүхэн бас хариулаад өгөөч гэсэн нэг ийм одоо асуулт байна гэж байгаа юм. За нөгөө нэг зүйл одоо энэ юуны тэтгэврийн зээлтэй холбоотой зүйл байна. Энэ тэтгэврийн зээлтэй холбоотой тэр зээлийн хүүг тогтоох асуудал дээр би энэ одоо банкны төлөөлөл байгаа юм байна гэж ойлголоо. Та бүхэн энэ яг ямар шүү байдлаар энэ асуудалд хандж байгаа гэсэн нэг ерөнхий асуулт байна. Та бүхний одоо байсуур ямар байгаа юм бэ гэсэн. Баярлалаа. За хариулт сангийн яамнаас микрофон 5. За сангийн яам санжид орж гişүүн асуултанд хариулъя. За нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр төсөөлж олох тухай 27-гийн 1 дээр бол тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 1-р сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлнэ гэдэг нэг хуулийн залтай байдаг. Тэгэхээр энэ инфляцаас баггүй гэдэг ч юм уу эсвэл яг инфляцийн түвшингөөр гэдэг ч юм уу ийм үг бол байхгүй. Инфляцийн дундаж түвшинтэй уялдуулж гिचж байгаа. Нэгтгэх нь. Тэгэхээр бол 6% дээр бол би бол хуулийн зөрчил байхгүй гэж хэлэх гээд байна. Хоёр дахь асуудал нь бол юу вэ гэхээр бол урсгал зардлын хэмжээг бол 26 оны төсөвдөр бол бид нар 585 тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирсэн. Гэхдээ автоматар нэмэгдэх болцоод байгаа нь хүний тооны өсөлт, хүүхдийн тооны өсөлт. За тэгээд одоо инфляцтай уялдуулж бас нэмэх ёстой хөдөлмөрөөсний доод хэмжээтэй уялдаг зардлууд маань нийлээд 1.8 төгрөгийн зарлага нэмэгдсэн гэсэн. Тэгэхээр бид нар бол товчхондоо бол орон зайн хувьд бол боломж байгаагүй гэдэг зүйл хэлэх гээд байгаа. За орлогын хэмжээг бол одоо 3 байгууллага бол одоо улсын хэмжээнд бол тооцоод одоо төсөвдөр бол одоо тоогоо нэгтгэхэд бол оруулж ирж байгаа. Нэгдүгээр төсвийн доктортой байдлын зүйл, хоёрдугаар эдийн засгийн хөгжлийн, гуравдугаар сангийн яам. Эдгээр байгууллагуудын хувьд бол бид нар орлого бол энэ хэмжээнд байна гэдэг агуулгаар орж ирж байгаа. За бид нар төсвийн доктортой байдлын тухай хууль дээр бол суур зарлага гэдэг агуулгыг бол оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл бид нар цалин тэтгэвэр тэтгэмжийг бол зээл аваад тавьж болохгүй гэдэг хуультай. Бид нар яг олсон орлогын хэмжээндээ багтаа цалин тэтгэвэр тэтгэмжээ бол оруулж ирж одоо шийдэх ёстой гэдэг зүйл болчиход. Тэгэхээр бол өөр нэг зардлыг бол бид нар хасгалж одоо. Нөгөө талдаа бол ер нь одоо нөгөө сая 25 оны хувьд бол бид нар нэг удаа ингээд төсөө тодгосон өмнөх жил дээр бас нэлээд одоо төсөө ингээд бууруулсан ийм одоо төсвүүд явцсан учраас төсөв маань бол өөрөө болвол тийм дэвчиж болох гэдэг тийм одоо зардал бол байхгүй болсон. Бүгд бол зардлууд маань хуультай болсон байгаа учраас яг хуулийн дагуу ингээд тавиад орж ирчихлээр бол тэн дээр одоо тийм одоо тэтгэврээ нэмэх юм бодлогын орон зай бол гарч ирж чадахгүй болчиход байгаа маа. Нөгөө талдаа бол мэдээж хэрэг бол
улсын төсвийн орлогоос гадна бол шимтгэлийн орлогыг бол нэмэгдүүлэх боломж бол онлын үед бол байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг нэмэгдүүлэх дээр, нийгмийн даатгалын сангийн төсвийг нэмэгдүүлэх дээр. Гэхдээ энэ маань өөрөө бол бас яг нийгэмд энэ цаг үедээ одоо зөв үү буруу юу гэдэг энэ асуудал бол гарч ирж байгаа. За нөгөө талдаа бол бид нар бол иргэдийн бодит орлогыг бол хамгаалах зорилгоор татварын одоо тогтолцооны үед бол шинжилгээг бол хэрэгжүүлнэ гэдэг ийм бодлого бол явчихад байгаа. За өмнө нь бол одоо төрийн зүгээс бол одоо шийдвэр гаргаад жишээ нь цэргийн албан агчдыг бол нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, тэтгэврт гарсан үед нь тэтгэврийн нэгэнт даана гэдэг ингээд бодлогоо зарлаад явцсан учраас энэ бодлогоо бол бид нар одоо эргэж харахад бол бас айгүй хүнд болов гэж бодож байна. Тэгээд нөгөө талдаа яг зүгээр тэтгэврийг бид нар 6-аас 8% нэмэгдүүлэх одоо ийм бодлогын шийдвэр гараад явсан тохиолдолд яг энэ хэсэг дээр адилхан ингээд нэмээд явах нь зөв болов гэж бодож байна тийм. За Монгол онко микрофон 6 өөрийгөө танилцуулаарай. Сайн мэцгэнэ. Монгол банкны бүтцийн өөрчлөлт бодлогын газар Борхуу. За гишүүний асуултанд хариулъя. Зээлийн хүүтэй холбоотой, за тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой, эрсдэл бууруулахтай холбоотой нэлээд бас арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн 7 дугаар сард бол үр орлогын харьцаа болон тэтгэврийн зээлийн хугацаан дээр тавьдаг гэсэн хязгааруудыг бол цуцалсан байгаа. Тэрнтэй холбоотойгоор 6-аас 7 сар шилжих хугацаанд бол тэтгэврийн зээл бол огцом нэмэгдсэн. За яг нь эрсдэл багтаа зээл гэдэг утгаараа эрсдлийн сан гэж ойлголт өгдөг. Тэрэн дээр байгуулдаг сан бол ерөнхийдөө хэвийн ангилалтай зээл бол 0%-аар одоо зардлыг эрсдлийн сангийн зардал гэж байгуулагдаад явдаг учраас харьцангуй банкны үйл ажиллагаан дээр дарамт багтаа юм асуудал байгаа. Хүү бол яаж тогтож байгаа гэхээр банкуудын үйл ажиллагааны зардал дээр их усүрийн зардлыг нэмж тогтдог гэж байгаа. Тэгээд тэтгэврийн зээл бол яг энэ жишгээрээ тогтоод явж байгаа л юм зээлийн хүү харьцангуй бага. За зөвхөн ашиг дотрол асуулт 4 номер 4 номер микрофон. За 3 номер. За зөвхөн гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгал ерөнхий газар Бачаргал. За нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 6%-аар нэмэгдүүлэх гэх юм бол яг нийгмийн даатгалын сан дээр 333.5 тэрбум төгрөгийн ачаал нэмэлт зардал шаардлагатай. За 8% гэх юм бол 444.6 тэрбум төгрөг. За 10.3%-аар гэж тооцвол 572.5 тэрбум төгрөгийн ачаал нэмж шаардлагатай гэсэн тооцоол гарсан байна. Баярлалаа. За зөвхөн гишүүн тодруулна. Ачаал дараа 10.3% нэмэгдүүлэхэд сан бол ачаал зааж байгаа юу гэж байгаа юм. Сангаас олгож байгаа тэтгэвэр олгож байгаа. Тэрийг нэг сонсож байгаа. Хоёрдугаар хин санжаа дарга одоо яг бид бол нөгөө нэг тэтгэвэр нэмээдэй гэж бүгдээрээ л хэлээд шаардаад байх бол амархан шүү дээ. Энэ бол ер нь ямар нэг юмыг тэг гэж хэлэх бол амархан. Гэхдээ тэгж болж гэнэ үү гэдэг бол бодлогын шийдэл шүү дээ. Тэр бодлогын шийдлийг ярьдаг газар нь энэ улсын хурал бөгөөд байнга ороод мэргэжлийн. Тэр одоо бол бодлогын шийдлээ ахад та бүхэн тайлбарлаад өгч гэж байгаа юм. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ тэтгэврийг 10.3%-аар нэмэх бол татаас өгдөг одоо тэр хэлбэр бол байгаа. Сан өөрөө байж байгаа. Тэгэхээр энэ бол төсвийн доктортой байдлын тухай хуулийн урсгал зардлын хязгаарыг давчаад байгаа учраас хэрвээ бид нар бодлогын шийдэл хийн гэвэл энэ төсвийн доктортой байдлын хуулиар өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болж гэнэ үсэн юм асуулт байна. Энэ дээр та тодорхой хариулт өгөөч. 5 дугаар микрофон. Микрофон 5. За сангийн яамсан жилүүрч за гишүүний асуултанд хариулъя. За одоо хэрвээ тэтгэвэр нэмэх асуудал ярих юм бол бид нар бол шимтгэлийг бол хий бол нэмэх боломжгүй. Энэ шимтгэл бол орлого маань бол одоо шимтгэлийн орлого маань бол тооцоод гараад ирсэн байгаа. Тийм учраас бол зөвхөн улсын төсвөөс татаас өгөх байдлаар л бол шийдвэрлэх боломжтой болчихж байгаа гэсэн. За нөгөө талдаа бол энэ 24% хязгаарлалт гэж нэг зүйл байгаа. За дээр нөгөө суур одоо тэнцлийн 2% ашиг гэдэг энэ тэнцлийн одоо хязгаарлалтууд байгаа.
Гэхдээ сангийн яамны хувьд бол юу гэж үзэж байна гэхээр урсгал зардлыг бид нар ер нь төсвийн бүтцийн хүрээнд бол юу гэж үзээд байна гэхээр урсгал зардлыг бол бид нар одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 24% дээр барьж байгаа энэ бодлогыг бол зөв гэж үзэж байгаа. Цаашаа бол энийг бид нар хадгалж яваад одоо тэтгэвэр нэмэх юм бол урсгал зардал дотор нь одоо нэмэх байдлаар явуулаад нөгөө талдаа бол юу хийж ийн гэхээр хөрөнгө оруулалтын хэсэг дээр бол бид нар тодорхой хэмжээнд орон зай гаргаад энэ хэмжээгээр бас эдийн засгийн өсөлтөө нэмж явж иж бид нар улс орныхоо одоо дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийг хангаж иж дараагийн тэтгэвэр нэмэх энэ боломж. За хариулт болсон уу? Тодруулах уу? Гүцэх үү? 5 дахь микрофон. За 24% бол бид нар ингэж хадгалж иж цаашдаа одоо улс орныхоо одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг бол нэмэгдүүлэх ийм боломжтой болж байна гэж үзэж байна. Тэгэхээр бол ажлын хэсэгт бол манахаас бол ороод ажиллах бах. Бид нар бол шаардлагатай тооцоололтыг хийж өгнө. Мэдээж хэрэг одоо шийдвэр гаргах нь бол их хурл дээр бол одоо бүрэн эрхийн хүрээнд бол эцсийн байдлаар шийдвэр гаргаад явах бах. Бидний хувьд бол илүү урсгал зардал дотроо энэ пропорцаа хадгалаад төсвийн пропорцаа хадгалаад нэмэх нь бол зүйтэй гэсэн ийм зүйл хэлэх байна. За очрол дарга. Микрофон 3. За гишүүний тодрууланд бас хариулт өгье. За 2025 оны нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулинд зааснаар энэ онд 1.4 их 80 төгрөгийн татаасыг улсын төсвийн дэмжлэгийг нийгмийн даатгалын сан авч ажиллаж байгаа. За энэ дүнгээс яг улсын төрөөс зайлшгүй даах зарлыг хасаад яг энэ сангийн алдагдaltaй холбоотой дүн бол 360 тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр 10.3%-аар хэрвээ нэмэгдүүлэх юм бол төрийн санжаа дууж даргын хэлдгээр энэ дүн нэмэгдээд улсын төсвийн дэмжлэг бас нэмэгдэж орж ирнэ л гэсэн тооцоололт байгаа. Баярлалаа. За зөвхөн агшин тодруулах нийгэмнүүд байна. Тодруулах уу? Баггүй болсон уу? Үгэлж за. Зөвхөн агшин. За их тодорхой асуултанд тодорхой бас хариултууд өгж байна. Бид бол яг одоо ийм төвшөнд мэдээлэл тал талдаа ярмаар юм шиг байна. Тэгэхээр бид хэдийгээр одоо нэмээд айлгээд хүссэн ч гэсэн, шаардсан ч гэсэн хуулийн хязгаарлалтууд бол байна. Тэр бол хуулийн хязгаарт нь өөрөө бодлогын хязгаарлалт байхгүй. Тэр бодлогын хязгаарлалтыг давахын тулд бид бол хуулийн дээр одоо өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Хэрвээ тийх болов гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр ярилцсан гэсэн үг. Хэрвээ одоо саяны зүйлүүдийг шийднэ гэвэл нөгөө талдаа бол бас олон нийт зөв ойлгох ёстой. Энд бол сангаас тэтгэвэр авдаг нэг 460 гаруй мянган хүн цаана бол улсын татаасаар одоо буюу цэргийн тэтгэврт гараад одоо төрөөс тэтгэврийг тавьсан 60 мянган хүний асуудал байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд бас шийдлэгтэй холбоотой бас бэрхшээлүүд байгаа. Тэр бэрхшээлээ бас бид нар бол ярмаар юм шиг байна. Сан бол дааж чаддгаа даагаад өгчөж хахад нөгөө талд нь татаасаар өгч болохгүй юм хуулигаа зөрчилдөд байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг яриад тэгээ цаашдаа бол энийг хэрвээ хуулийн хувьд өөрчлөлт хийх бол энийг яриад хийх ёстой л гэж бодож байна. За баярлалаа. Саранчлан гişүн.